Монгол Ардын намаас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Гинтэн Дамбын баяр сайхан. Улаанбаатар дулааны сүлжээ компанийн инженер эдийн засгийн хэлтсийн дарга гэр хорооллыг барилгажуулж дэд бүтцээр хангахад иргэн таны төлөө мэрэгжлийн дуу хоолойгоо хүргэнэ. Ирэх жилүүдэд нийслэлд их бүтээн байгуулалт өрнөх томоохон төлөвлөгөөтэй байгаа. Гэр хорооллыг барилгажуулах энэ ажилд дулаан, цахилгаан, дэд бүтцээс эхлээд шийдэх асуудал их бий. Тийм ч учраас Монгол Ардын намынхан энэ удаагийн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд эгэл жирийн иргэдийн төлөөлөл болсон дулааны салбарт 25 жил тасралтгүй ажиллаж байгаа ахлах инженер Баяр сайхныг Чингэлтэй дүүрэгт нэр дэвшүүллээ. Энгийн иргэний амьдралын үлгэр жишээ энэ хүн байгууллагынхан шилдэг ажилчин төдийгүй Монгол улсын шилдэг инженерүүдийн нэг юм аа. Их тэрүүн жилийн Улаанбаатар хотын хамгийн том бодлогын нэг бол гэр хорооллын дэд бүтцийг шинээр хийх ийм ажил байна. Яг өнөөдөр бол 7 Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11-р хорооны хэсэг дээр саяхан энэ гадны шум талбах гэр хорооллын барилгацлтын үндсэн суурь бэлтгэл болсон дэд бүтцийг татах ажил бол эхэлсэн байна. Тэгэхээр энэ ажлаа манай баяр сайхан инженер өөрөө яг гардаад, хариуцаад, хянаад, зохион байгуулад ингээд явах үүднээс бид нэр нэлээд сайтар бодож ээж Улаанбаатар хотын даргын хөвд, намын даргын хөвд олон хүнийг одоо эрэлхийлж хэн одоо энэ ажлыг хийж чадах вэ гэдгийг бол бодож тунгаасны өчтөд одоо баяр сайхан инженерд санал тавьсан. Энэ удаагийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг ээлжид одоо сонгуульд оролцох ийм одоо боломж хувийн зүгээс байгаа юу гэдгийг бол асууж энд танд одоо хотынхаа иргэдийн төлөө хамтарч ажиллах ийм боломжийг бол бүрдүүлэхийн төлөө иргэдтэйгээ хамтарч ажиллах яасан бэ гэсэн ийм санал тавиад баяр сайхан инженер маань хүлээж авсан бид нэр баяртай байгаа. Тэгэхээр ийм мэргэжлийн ур чадвартай, туршлагатай, дадлагтай болсон хүчнүүдийг Улаанбаатар хотын иргэдийн төлөөлөл болгож нийслэлийн төсвийн бодлогод одоо оролцож ажиллах нь цэвэр Улаанбаатар хотын хөгжил дэвшлийн төлөө, нийтийн сан сайхны төлөө тэгээд Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулах түүний дэд бүтцийг шийдвэрлэх шатанд бол бидэнд асар хэрэгтэй байгаамаа. Тийм учраас нийслэлчүүд маань, манай Чингэлтэйчүүд маань тэр дундаа Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 11-р хорооныхон урд нь одоо баяр сайхан инженерийг таньдаг байсан бол одоо улмаар таньдаг бол хамтарч ажиллах түүхэн боломж олдож байгаа. Тийм учраас та бүхэн баяр сайхан инженерийг дэмжээрэй, хамтарч ажиллаарай. Наад хүн чинь тань нарын итгэлийг хүлээж хамтарч ажиллаж чаднаа. Гинтэн Дамбын баяр сайхан. Төрсөн газар Булган аймгийн Дэшиг сум, боловсрол 1972-оос 1980 он Булган аймгийн 8 жилийн дунд сургууль. 1982 он Булган аймгийн 1-р 10 жилийн сургууль. 1988 онд Политехникийн дээд сургууль. Намын харьяалал Монгол Ардын нам. Эрхэлж байсан албан тушаал 1988-аас 1989 онд түлш эрчим хүчний системийн горимын тооцооны инженер. 1989-өөс 2001 онд Улаанбаатар дулааны шугам сүлжээгийн горим тооцооны инженер. 2012 онд Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчийн компанид хэлтсийн дарга. Гавьяа шагнал 1995, 2000, 2005 оны байгууллагын хүндэт самбарын эзэн Ардын хувьсгалын 80 жилийн ой медаль, эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэг, Улаанбаатар хотын хөдөлмөрийн авраг, Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ой медаль, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хүндэт тэмдэг. Амьдралын баялаг түүхтэй энэ эрхний хийсэн бүтээсэн зүйл нь олонний өмнө илхэн байна. Гэрэл захилгааны тоглолтод Адаалт дулааны хомсдолгүй байгаа нь Улаанбаатар дулааны сүлжээ түгээх компани хөдөлмөрийн авраг баяр сайхан даргатай салшгүй холбоотой гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байсан. Тэрээр ажлынхан гарааг 1990-ад онд горим тохируулгын инженерүүдээс эхлүүлсэн. Энэ онд зах зээлийн их шуурга дэгдэж, ард иргэдийн амьдрал, төр засгийн бодлого бүхэлдээ эргэсэн түүхэн цаг хугацаа. Тухайн үед нийслэлийг гэрэл захилгаан Адаалт дулаанаар хангадаг Улаанбаатар хотын дулаан хангамжийн системд ч хүндхэн он жилүүд учирсныг хэн бүхэн санаж байгаа. Шугам тоноглолууд нь хуучирч муудснаас зогсох, дулааны сухам сүлжээнд гэмтэл гардаг.
орон сууцны байрнууд хувьчлагдсанаас шалтгаалan засвар үйлчилгээний чанар муудаж адаалтан догдолсон дүр зураг нийтлэг үзэгдэл болоод байсан. Харин энэ хүндхэн он жилүүдэд баяр сайхан дарга нь горим тохируулгын инженерээр ажиллаж хотын дулаан хангамжийн гидравлик горим тооцоог наривчлан хийж өөрийн мэдлэг чадвар оюун ухаанаа дайжлан гардан зохион байгуулсныг үе үеийн инженерүүд онцолдог юм. Баяр сайхан сүүлийн жилүүдэд Улаанбаатарын дулаан хангамжийн горим тохируулга за тэр дундаа бол төгөөх сүлжээ хоёрдугаар хэсэгт орон сууцны томоохон хорооллууд дулаан хангамжийн тоглолтыг арилгах тал дээр онцгой одоо үр дүн гаргаж ажиллаа. Сүүлийн жилүүдэд орон сууцны холбоотын сөөхүүдийн дээд зүйл за орон сууцны конторуудтай дотор системийн бүглэгдэлтэй орон сууцны нарийн судалгаа гаргаж тэн дээр байгаа доголдлуудыг одоо арилгахны үсэнд орон сууцнаас хийдэг гомдол хандл бол сүүлийн жилүүдэд бол эрс багасч хэрэглэгчдийн тав тухтай байдлыг одоо сайжруулахад бол онцгой одоо ашиглуулаа өгсөн байгаа. За мөн тооцоо судалгааны ажлыг нарийн сайн хийлгэлийн үндсэн дээр одоо агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэд хэдэн одоо томоохон уурын зууг тухайлбал одоо дэмжийн мянга нам давсангийн орчим ханын материалын төлөвсөн одоо зуухнуудыг бол төлөвсөн дулаан хангамжинд холбох тооцоо судалгааг нарийн сайн хийж энэний үндсэн дээр бол төлөвшөлсөөр бол төлөвсөн дулаан хангамжинд холбогдож агаарын бохирдлыг бууруулах одоо ажлууд одоо тодорхой хэмжээний одоо үүрэг ашиглуулаа өгж байна. Энэ бол манай баяр сайхан одоо захирлын ажлын одоо ур чадвар за түүний одоо гарч байгаа үр дүнгийн одоо тодорхой хэдэн баримт жишээнүүд юм аа. Бид бол нийтлэлтэй бол энэ дулаан хангамжийн одоо амин чухал одоо салбар болсон энэ дулаан хангамж дээр бол мэргэжлийн бас улсуудаа гаргаж түүрээ дамжуулж төлөвсөн дулаан хангамжийн хүндрэлтэй асуудлууд дээрээс нь чиний мэдж байгаа одоо дулаан хангамжийн хэрэглээг хэрхэн хангах вэ гэдэг талаар бол мэргэжлийн дуу хоолойгоо гаргахад бол энэ бас тодорхой үр дүн өгнө гэж одоо мэргэжлийн одоо ерөнхий инженерийн хувьд бол одоо дүгнж хэлж байна. Эдийн засаг уул уурхай бүтээн байгуулалт өсөн нэмэгдэж байгаа энэ үед манай эрчим хүчний салбарын томоохон төлөөлөл болсон чадварлаг инженер нийслэл нэр дэвшиж байгаа нь тунчин нүдэ олсон хэрэг гэдгийг ард иргэд тэр дундаа чингэлтэйчүүд их л сайшаалтай хүлээж авч байгаа гэнэ. Ийм л боловсон хүчин нийслэлийн удирдлагад яахан аргагүй дутагдж байгаа нь нууц биш юм. Энэ хоосон орон зайг нөхөхөөр нийслэлийн хамгийн их гэр хорооллын айл өрхтөд тооцогддог чингэлтэй дүргээс нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд баяр сайхан инженер нэр дэвшиж байгаа юм. Айл нэг нам бизнесийн байгууллагын гэхээсээ илүү дулааны гих тодотголтой баяр сайхан дарга ард иргэдийн дуудлагаар явж байгаа гэх нь илүү зохистой юм. Түүний ойрын үед хийхээр төлөвлөж байгаа ажил нь ч хөрсөн дээр буусан цаг үе болсон зүйл байна. Монгол ардын намаас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Гинтэн дамбын баяр сайхан. Улаанбаатар дулааны сүлжээ компанийн инженер эдийн засгийн хэлцэн дарга гэр хорооллыг барилгажуулж дэд бүтцээр хангахад иргэн таны төлөө мэрэгжлийн дуу хоолойгоо хүргэнэ. Ер нь зүгээр чингэлтэй дүүргийн хувьд бас нэлээд их онцлог дүүрэг нэгдүгээр. Нөгөө талаар чингэлтэй дүүргийн бараг одоо 60 орчим хувь нь гэр хорооллууд байж байгаа. Тэгэхээр би энэ чингэлтэй дүүргийн бас энэ гэр хорооллыг одоо бас дэд бүтцтэй болгох, тэр гэр хороолл руу одоо дулааны шугам татах энэ ажлуудыг бол гардаг зохион байгуулж хийн гэж үзэл төлөвлөж байгаа. Эхний ээж нь одоо бас хийгдэхээр бэлэн боллоо. Бид нар энэ чингэлтэй дүүргийн 9-р хороо буюу Дэнжийн мянган цагаан орон сууцны байруудыг төвийн дулаанд холбох төсөл одоо бид хэрэгжүүлж эхэллээ. За энд одоо нийтдээ 3.1 тэрбум орчим төгрөг зарцуулагдана. За өнөөдрийн байдлаар дулааны шугамын ажил одоо хийгдэж эхлээд явж байна. Тэр уурын зуухын зогсоогоо тэн дотор нь хийх СТБ гэж нэрлэж байгаа. Тэр СТБ тавих тоног хөрөмжүүд нь иж бүрэн, орчин үеийн автомат ийм сануулууд тавигдаад ингээд тэр хавийн одоо хорооллууд өнөөдөр төвийн дулаантай дэд бүтцтэй болж өгч байгаа. Энд одоо ингээд төвийн дулааны шугам очсноороо тэр орчим дахиад барилгаж нөхцөл болсон бүр. Тэр орчим дахиад үйлчлэгээний барилгууд, дахиад тэнд тохилог орон сууцны барилгууд баригдах ийм нөхцөл болсон бүрдэж өгч байгаа юм аа. Нөгөө талаар ялгаагүй одоо бас чингэлтэй дүүргийн 7-8 дугаар хороо гэж нэрлэгдэж байгаа. Ариадаа телевизийн орчим одоо орон сууцны хорооллууд энэ чиглэл рүү ариадаа телевизийн хороолл гэсэн нэртэй ийм төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд ариадаа телевизийн
доод захтан дээр тасганы овоо орчим дээр нэгдсэн одоо бас тийм халаалтын цогц хөвмөд СТБ баригдаад энэ СТБ-ийн дараагаас орон сууцны тэнд хороолол баригдаж тэр хавийн гэр хороол орон сууцны хороол болох энэ нөхцөл болсон бүрдчих юм аа. Энэний одоо бас инженерийн шугамж одоо ингээд энэ жилээс хийж эхлэж байна. Судалгаа тоосоо хийгдсэн, техник нөхцлүүд нь гарсан, ажил нь эхлээд ингээд явж байгаа. Тэгээ ер нь одоо би цаашдаа бол ер нь бас эхний ээлжинд энэ одоо гэр хорооллууд одоо ингээд бас төвийн дулаантай дэд устай болгож өгнө. А дараагаар нь бас үе шаттайгаар үлдсэн орон сууцны хорооллуудын гэр хорооллын орчин үеийн тоглог амны орон сууцны хотхон болгоод тэнд нь одоо бас дэд бүтцээ аваач гэж тэр орчмуудад туслаад халаах ийм нөхцөл бүрдүүлэхээр бас дотроо бодож байгаа. Нийслэлийн эрчим хүчний асуудал тэр дундаа халаалт дулааны хэвийн ажиллагааг шийдвэрлэх зогсохгүй орон нутгийн халаалт дулааны ажлыг зөвшөөрүүлэхээр баяр сайхан инженер хэдийн ажилд орж байна. Түүнчлэн хөдөө орон нутгуудад сургалт хөтөлбөрөөр явуулж мэрэгжлийн боловсон хүчнүүдээ ч бэлдэж байгаа гэнэ. Энэ их ажлын хажуугаар нийслэлдээ бодлогын төвшөнд нөлөөлөхөөр шийдсэн энэ эрхмийг чингэлтэйчүүдэд дэмжин гэдэг нь эргэлзээг байна. Лааны гэрэлд суух нь энүүхэн үед найдвартай эрчим хүчээр хангагддаг их ажлын түүчийг хөдөлгөж агаарын бохирдлыг бууруулахад мэрэгжлийн зүгээс санал санаачлаг гаргаж бодиттой үр дүн гаргасан гээд бахархал бардамнал дүүрэн Улаанбаатар дулааны сүлжээ компанийн хэлцийн дарга баяр сайхныг энэ удаад бид онцоллоо. Эх орныхон амин халууныг түмэндэн түгэж, зуны айгам амсгалыг өвөлд нь хурааж, суухны халууныг өргөнд нь түмтэн түгэж, сургаан мичид хотолсон шүндөлөрч, зулай бүтэн амьдралыг бэлэгддэг энэ эрх Монгол ардын намаас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Гинтэн Дамбын баяр сайхан. Улаанбаатар дулааны сүлжээ компанийн инженер эдийн засгийн хэлтсийн дарга гэр хорооллыг барилгажуулж дэд бүтцээр хангахад иргэн таны төлөө мэрэгжлийн дуу хоолойгоо хүргэнэ. Цэлгэр уудам оронд маань чичигт зуны 3 сар айлчлан ирж ногоон хөрмээр номын талыг чимэж ихнэ. Байгаль дэлхий алаг цэцгэрийн бүхнийг чимсэн энэ цаг үед байшин болгоны оройг нам эслүүдийн төв талбайгаар чимэн улсын их хурлын болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн кампанид ажил эд өрнөж нам эслүүд өөр өөрийн хүмүүсийг нэр дэвшүүлэн найдвар итгэлтэйг нь магтан аль байдгаараа шуугцгааж байна. Эвч сайхан юм амлдаг улсад олонтой хууртаж хаширсан болохоор энэ удаагийн сонгуульд ирэх биш бөөр суурьтай хандан жинхэнэ зөв сонголт хийхийн төлөө авах гээхэн ухаанаа гаргаж алдаа онооны дэнсээ ажилуулах нь давтай. Сонгуулийн таахныхаа энэ өдрийн амар амгаланг айдах мэдчилээ. Монгол ардын хувьсгалт намаа Монголын үндэсний ардчилсан намын шударга ёсны эсдээс улсын хурлын 26 дугаар тойрог болон нийслэлийн иргэдийн төслийн хурлын 30 дугаар тойрогт Монгол ардын хувьсгалт намаа Монголын үндэсний ардчилсан намаас нэр дэвшигчдийг танилцуулах үйл ажиллагаа эхлэх бэлэн болоод байна. Тэнгэр тааханд сонгон хайрхан дүүргийнхаа төлөө шударга ёсны төлөө зүтгэхээр өрсөн эрхэм нэр дэвшигчдийг тааханд танилцуулъя. Нийслэлийн сонгон хайрхан дүүргийн 26 дугаар тойрогт Өрдөн энэ дүүргээс улсын хурлын гишүүнээр удаадараа сонгогдож байсан манай туршлагатай улс төрчдийн нэг Дэндвийн Тэрвиш давг тус намын нарийн бичгийн дарга Бямсүр Монгол улсын ардын эмч Хатанбаатар нар нэр дэвшжээ. Мөн энэ нам эслээс нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгон хайрхан дүүргийн 30 дугаар тойрогт Зандангийн Санжид орж ламтан нэр дэвшин сонгуулийн сурталчилгаагаа сонгон хайрхан дүүргийн 29 дугаар хорооны иргэд хөдөлмөрчтэй уулзсан ярилцах уулзалтаар эхэллээ. Юуны өмнө өнөөдөр энд
үлдсэн хэлсэн номлолтын төлөөлөх та бүхний энэ өдрийн Думан амгалан айлтгаж мэдчихье. Өвчэй хүмүүс сургуулиуноор хоос харагдаж ганц хайсан сайхан өдрүүдээр эхэлж байна. Энэ бас их бэлгчээтэй юм байна. Тэгэхээр бид нар одоо сая хэлсэн шудраг юус ийм үрээтэй байгаа. Тэгэхээр бид шудраг ясны төлөө хамтдаа тэмдэглэе яг таавхнаас үрээд байна. Сонгон хайрхан дүүрэгт сони юм болж байна. Ховор хүн нэр дэвшлээ хэмээн хурсан олон шүү гэж байна. Ламын ажлыг намын ажилтай хослуулдаг нь хаанхын ямар ёсов гэж хачирхаж байгаа улсч мэрсэр байна. Тэгвэл түүхийн шаргал хуудсыг сөхөд үзье. Төр шашныг хослуулж байсан түүхэн баримтууд биш үгүй байна. Монголын анх дугаар богд өндөр гээгэн зан вазар ховор хүн байлаа. Ардын хөвсгөлийг үүсгэлцэж явсан анхны долоогийн нэг бодоо сайд болон ардын зочдын анхны ерөнхий сайдуудын нэг жалхан цутагта Дандан Баатар ховор хүн байлаа. Энэ мэтэр төрийн хэргийг шашны сургаалтай хослуулж явсан хүмүүсийг дурдвал урдж ихсаалт болох бөгөөд харин ч хэдүүгүй үед нийгмийн дотор бөхсөн нүгэл хилэнцийг ариусхан арилгахад ховор хүний хичээл зүтгэл хурсан ирсэн хурал номын авшиг буян ач тусаан үзүүлэх өсөө. Та гэж энэ сонгон хайрхан дүүргийн ахмадын сонгоны байгуулж өгөөч. Энэ 7 намын жил яриад болсон. Газрын нуудууд авсан. Газар нуудууд одоо газрын адманд үзүүлсэн манай ахмадын төвсний дарга нар очиж үзсэн болохын байна гэдэг газрыг авсан баян улсны баруунтай эргэжийн урдын дарга засаг дарга гэж газрыг чинь тагтаж чадваа. Хөрөнгө мөнгөний хувьд бол бүрийн хийсэн. Сонгон хайрхан дүүргийн 29 дугаар хорооны иргэдтэй уулзсны дараа 18 дугаар хорооныхонтой уулзалт ярилцлага зохиолоо. Орон гүрэнд газар авч буй олигарх дэглэмээс яаж салхав? Оюу толгой 5 толгойг найр тавьж өгсөн хувилдааныг яахав? Үндэсний ёс уламжлал алдагдж байгаад хууль эрх зүйн хэв хэмжээг эрх ашигтай нийцүүлэн хэрэгэлдэг болсныг сүүлийн үед сүрхий их газар авч байгаа улс төрийн хэлмэгдүүлэлт хичээлэн төр төмөний өмнө тавигдсан тулгамдсан олон асуудлыг яаж эвзүйд нь оруулах вэ? Энэ талаар Монгол ардын хувьсгалт нам Монголын үндэсний ардчилс намын шударгаас эвслээс баримталж байгаа байр суурь бүрийн хөтөлбөрийг асууж сонирхож байлаа. Манай ирж Монгол шуурна Хуран намгаар тамгадаг цаг ирж байгаагийн адуу дасаа явж байгаа гэж бодоход таасаа шүү. Шударгаас яг хоолойна. Яг хоолойно. Монгол ардын хувьсгалт нам Монголын үндэсний ардчилс намын шударгууяас эвслээс юуны өмнө улс орныхон улс төрийн өнөөгийн байр байдлыг өөрчлөх хувьсгал хий. Жинхэнэ шударга ёстой хувьсгал хий. Эх орнын эдийн засгийн бэрхшээлээс аврах хувьсгал хий. Ард түмнийхэн ахуй амьдралыг дээшлүүлэх нийгмийн хувьсгал хий. Монгол соёл иргэншлийн хамгаалах оюун санааны хувьсгал хий гэсэн Монгол орнын аврахад 5 гол хувьсгал хийхин амлан морин хөтөлбөртөө тусгажээ. Нарийн нэгт бодож боловсруулсан энэ 5 хувьсгал нийслэлийн иргэдийн төлөвчдийн хурлын сонгуульд нэр дэвшсэн Санжидорж ламтны хийж хэрэгжүүлэх ажлын зорилго чиглэлтэй холбоотой бөгөөд ерөөсөн Монгол ардын хувьсгалт нам Монголын үндэсний ардчилс намын шударгууяас эвслээс нэр дэвшигч хэн боловч энэ 5 хувьсгалыг хийх замаар төр төмөнийхэн төлөө зүтгэнэ. Зандангийн Санжидорж ламтан 1961 дугаар онд Завхан аймгийн Сангин суманд төрсөн эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг шашны дээд сургууль төгссөн Монгол төвд Орос англи хэлтэй Бурхан шашны гүн ухааны гэвш цолтой Энэтхэгийн Дарамсала хотод М6 дацанд мэрэгжил дээшлүүлсэн.
шинжлэх ухааны академийн ардын эмнэлгийн хүрээлэн дэрэдэм шинжилгээний ажилтан отч нийгэмлэгийн тэргүүн Монголын бурхан шашинтны төв гандан тэгшлэн хийдийн Мамбат атсанд багш байсан. Эдүгэ Монголын их хүрээ хийдийн хамблам Монголын бурхан шашинтны шин төвийн тэргүүний албыг хашиж байна. Санжид орж Дэлхийн оюуны өмчийн академийн Монгол медаль, Монголын залуучуудын холбооны хөтөлмөрийн алдар алт медалиар тус шагнагдж байсан. 1990 оны ихэр шалан дороосон халдаг дулааны системийг зохиосон нийслэл хотын энэ ухааг багасгахад дөрвтэй хувь нэмэр оруулсан хэмээн үзэж Монголын оюуны өмчийн газраас зохиогчийн эрхийг олгосон байна. Төрийн төлөө түмэн олонныхон сайн сайхан амьдралын төлөө санаа тавин алив нэгийг санаачилж явдаг ийм нэгэн ховор нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 30 дугаар тойргоос нэр дэвшилээ. Санжид орж хэрвээ би нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд олон түмнийхэн итгэлийг хүлээвэл энэрэнгүй хүмүүнлэг үзлийг эрхэмлэн үндэснийхээ нэгдлийг дээдлэн төр туяс түүх соёлын уламжлалыг нандинан хайрлан шудраг ёсыг баримтлан хэмээн энэ чиглэлээр хийх ажлуудаа танилцуулж байна. Удлаамалдаг хууччуулаа сонгох уу? Шин сэргийг юм сэтэж төлөвлөж ява шинэлэг сэтгэлгээтэй шин хүмүүсээ сонгох уу? Сонгогч таны оюун ухаан мэдхэн лавтайч шин сэргийг бодолтой шин хүмүүсийг гаргаж ирэхийг нийгмийн шаардлага нийт олонний эрх ашиг шаардж байгаа нь илт байна. Нэр дэвшигчид сонгон хайрхан дүүргийн 19 дугаар хорооны ард иргэдтэй санал бодлон солилцлоо. Сонгон хайрхан дүүрэг бол нийслэл хотын 9 дүүргийн дотор хамгийн их газар нутагтай, хамгийн олон гэр хороололтой, нэг ёсноо хотын хөдөө болсон дүүрэг юм. Нийслэл хотод шилжиж ирсэн хөдөөнийхэн гол дуул энэ дүүргийн нутагт суурьшдаг. Шилжилттэй хөдөлгөөн ихтэй. Олон түмэнд төрийн үйлчилгээ хөнгөн шуурхай үзүүлэх боломж нөхцөл хүнд. Анхнаасан хотын төлөвлөлтийг буруу хийснээс болж нийслэл хотын ганц том хогийн цэг нь нийслэл хотын хамгал бохир ус хуримтлагддаг цэвэрлэх байгууламж нь нийслэл хотыг утаагаар дардаг хэдэн том цахилгаан станц нь хэдэн том оршуулгын газрууд нь бүгд энэ дүүргийн нутаг дэвсгэрт байрлсан байна. Бохир бүхнээ салхинд дээрэн байрлуулдаг, болж бүтэхгүй юм бүхнийг нэг дүүргийн нутагт төвлөрүүлдэг бодлогогүй явдлаас болж наад зах нь улаан чулуутын хог цаас салхинд хийсэн гэж сонгон хайрхан дүүргийнхэнд ажлууд нь цэвэрлэх байгууламжийн бохир ус туулгалыг бохирдуулж хэл ам тасрахгүй. Энэ мэтийн ойрын хугацаанд засч залруулууштай олон раван ноцтой асуудлууд бий. Сүүлийн 4 жил сонгон хайрхан дүүргийн засаг дарга 3 удаа, иргэдийн хурлын дарга нь 2 удаа солигдож байсан зэрэг нь тус дүүргийг тогтвортой удирдлагаараа хангаж чадаагүй. Боловсон хүчний сонголтод анхаарал тавиагүй өддий хүрсэнтэй холбоотой. Засаг захиргааны удирдлага нь тогтворжоогүй. Үүний зэрэгцээ дээр үүсэн нэг дүүргийн нутагт хогийн цэг, бохирийн систем, оршуулгын газар, олон тооны цахилгаан станцуудаа байрлуулсан зэрэгээс үүдэн гардаг төвөг бэрхшээлүүдээс төвөгшөөлгүй. Энэ дүүргээс улсын их хурл болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшсэн энэ л дүүргийнхний төлөө нэгийг бодож нөгөөг санаж явааг нь харуулж байна. Батрын утаар асуудаг юм байна. Үнэхээр одоо 3 жилийн өмнө утаа багсгах гэж хэлээд 2 тэрбум төгрөг асууж байсан. Эцэс 2 тэрбум төгрөгөөр юу хийсэн бэ? Тайлангийн сонсыг ихтэй тэр 2000 айд гэрийн давхар авчихсан гэж ичгчгүй одоо яг байсан сайн санаж байна. Арааны асан жил болгон нэмэгдсээр байгаа. Одоо 10 тэрбум утаа арилгах гэж ажлын хэсэг байгуулагдаад ерөнхийлөгчийн тавгын газрын дарга нь удирдаад юу болсон? Мөнгө нэмэгдсэн хаашаа авсан мэдчихгүй болсон. Утаа арилгаагүй. Өөрөөр одоо энэ урд бүрдээ суулж байгаад дууч ярьж байна. Тэр юу хийх юм бэ гэхээр одоо бүр мэдээж стат өгөхөөр тэр юу хийх. Түүний ард самсон басна бүрийн намын хүн гарчих юм бол чинь доторх суугаад авсан арай тэр бодроо хийсэн юмнуудыг бас хэлхийн хилээ зассан хажууд нь суугаад авсан хүн авах юм бол татах юм ярихгүй шүү дээ.
ямар ч би бодчих жирийн хүнийг бодоход ямар ч санаж тавьсан нэг хэдэн дөрөв илүү олцоход хэдэн дөрөв илүү олцоход тэр газрыг олцоход тэр байшин бариуцсан гэж ямар ч явахаар номоо уншаад сууж байсан байж таараа штэ. Тийм үстэй. Тэр болохоор бүгдийн зүйлээ бүгдийг гаргачих. Алийг болохоор бид ингэж завгүй харахгүй энэ замаар айж ичиж орой өгдөж тэнд хөгжиж явахгүй энэ тат хөгжмөр байна штэ. Бид нар бүгдээрээ бас сайхан байр орон сууцнд амьдрмаар бүгдээрээ хүний зэрэгтэй амьдрмаар байна штэ. Хөгжиж хотын хөгжиж улсын хөгжиж гэдэг хэд байдаг юм яригдаад байдаг энэ юуч байдгүй. Нэр дэвшигчд маань яв явсаар сонгон хайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэдтэй уулзаж сонирхсан асуултанд нь хариулж өөрсдийн бодол зорилго нам эвслийнхээ мөрийн хөтөлбөрөөс танилцууллаа. Сонгууд одоо би ингээд иргэдч байна. Бид нийтийн асууж байна. Түүний дотор хамгийн алдартай хүмүүсээ бас асууж хамгийн өндөр магадлалтай ардын экономикийн сайнсны шудраг ёсны төлөө шудраг шоугийн төлөө шорондсон Монгол улсыг эрүүжүүлэхийн төлөө шоронгоо улс болгохын төлөө ажиллаж байгаа наран гэрд бол Монгол улсын сайнсны төлөө Монгол улсын хөргөө болсон нэг замыг итүүлсэн эдхийд нэртэй Монголд нэртэй улс төрч Монгол улсын намын арга инкоер нэг бас ирээд асууж байгаа. 23 дугаар хорооны хажууханд хамбын овоо гэж бий. Олон зүүн лам нарыг хэлс хэрэгээр цаасалж байсан энэ овооноос үүдэн улс төрийн хэлмэгдүүлэлт одоо ч явагдсаар байгаад сэтгэл нэмжиглсэн олон сонгогч өөрийн санал бодлон хэллээ. Одоо нийслэл хотод бурхан шашны зүмгийн адуу ясны таагаар хамгийн сүүлийн мэдээгээр 64 байгаа. Гэтэл Христийн сүмхийг 101 болсон байна. Урд нь огт байхгүй байсан. Одоо нэг дахин нугдаад илүү болсон. Тэгэхээр энийг бод нийтийн эрхтийн төлөөлөгчид зөвшөөрлөлийн өгдөг, тусалдаг, татахдаг хэрэгтэй. Тийм учраас энэ ямар бодлого явуулж байна вэ? Ямар их одоо бидний ирээдүйн бидний удамжил шашин соёл хаашаа явуулж байна? Тэний эзэмшил зочиж байна вэ? Ямар бодлого болж байна гэдэг энэ дээр одоо анхаарах ийм цаг үе нэгсэн байгаа. Тэр утгаараа манай өвдөд бол оног үстэд тэн дундаа амьдрал шалгалсан үлдсэнийг одоо бүхний шашин байгаа. Тэгээд одоо бид нар зүтгэх юмтайгаа байвал хүний хайрлах инээс ихтэй байдаг. Тийм учраас одоо хамгийн одоо энэ олон шашин дундаа хамгийн инэрэнгүү, хамгийн шинжлэх ухаанч тийм ээ? Тусгасаа шашин бүхний шашин гэдэг одоо гэр хороолд гэрэлгээгээ хомс цахилгаан шугам толбогдоогүй айлууд одоо ч байсаар л байна. Хүүхдийн цэцэрлэгдсэн хүн амд үзүүлэх мэдгэн үйлчилгээ хүрэлцээгүй гэрчлэн олон тулгамдсан асуудлууд овоорч бөөгнөрснийг ярьцгаалаа. Ууж идэх хүнд хоолны баталгаа нотлогоо алдагдлаа гэдгээс ахуулаад улс орны аюулгүй байдал алдагдаж ихснийг хүртэл ярьж зарим нь бүр оновчтой сайхан санал дэвшүүлж байлаа. Өөрөө хүмүүс ямар замаар явж байгаа нь тэрнийг бол. Энэ бүгдийг бодож санах 28 зөв сонгох. Тэ. Хаадаг бидний сонгох юм. Тэгэхээр өнөөдөр би юу гэж хэлж байна вэ? Манай энэ хорон одоо энэ авсумны өмнө их хурлаас 2 удаа дэвшилтэй. 3 удаага ирж байгаа. Их хурлын гишүүн тэрүүш тавг. Монгол хүн тийм ээ. Баталгаадаа 3-ын даваач гэж байдаг тийм ээ. Энэ хүнийг ямар ч нэг 3-ын даваанд сонгочихлоо гэж тийм. Яагаад вэ? Таас мэдж байгаа. Юу хийж байгааг нь харж байгаа. Энэ үнэлж байгаа. Энэ хүний байдал гэсэн юм харагдж байгаа. Тийм учраас энэ хүнийг ямар ч байсан 3 дахь удаа ингэж 23 дугаар хороо сонгочлоо гэж өнөөдөр Иргэд сонгогчдод хэлсэн элен далангүй энэ яриа сонгон хайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үргэлжиллээ. Ийхүү нэгэн өдрийн турш нэгэн дүүргийн 5 хорооны хэдэн зуун сонгогчдод уулзан хэрэгтэй шаардлагатай зүйлийг сонсож, хийж, бүтээж, хэрэгжүүлж чадах ажлуудаа сонирдууллаа.
эрэг зоригороо нэгдсэн энэ нэр дэвшигчдийн дотор хэлтгий захтай дээстэй нэгэн ламтан явсан нь гандангийн дэнжээс тодорсон гандангийн хөвгүүн санжид орж ламтан байшин. Иргэний хяналт хэрэгтэй байна. Ард түмэн одоо бид төлөвлөлөө сонгож нийтдээ иргэдийн төлөөлөлт, өөрсдийн иргэдийн төлөөлөл болсон иргэний хяналт болгох энэрэнгүй ёсыг одоо илч болох хүнээ сонгоё гэж сайхан сандууд гарч байна. Зам хүнээ ганц одоо дэвшигдээд исэн зам хүнээ заавал бүгдөө гаргая гэж бүгдөө ам өрсөн одоо ингэж сандаа хийж яваад би их урамшсан, зориг орсон. Ер нь яахаараа зам хүн одоо ингэж нэрээ байж болохгүй гэж өөртөө одоо урам зориг өгсөн. За миний бие бол анх аймгийн яг сонгон сум буюу бид манай сонгон сумын шүтэн сонгон хайрхны өвөр төрсөгөө. Тэгээд би одоо хотод ирээд мөн сонгон хайрхан дүүргийн энэ сонгон хайрхны уугууд иргээ. Ингээд сонгон хайрханчуудтайгаа би одоо сэтгэл зүрхээрээ холбоотой юм байна. Одоо ч би сэтгэлээ сонгон хайрханчууд таа бүхэнд төлөө зориулахаар миний хувь тавилан нийгмийн шаардлага юм байна гэж ойлгож байна. Санжид орж ламтны сансан хүсэл сэтгэлчлэн бүтэж сонгон хайрхан дүүргээс нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Монгол ардын хорсголт нам Монголын үндэсний ардчилсан намын шударга ёс эвслээсэн нэрэн тодрон гарч ирээд олон түмэнд хүртээжтэй сонин содон ажил олныг бүтээгээсэй билээ хэмээн хүснэм. Бэй хэл сэтгэлэн сонгогч та нар тань зориулъя гэсэн уриал озонтой бурханы шавийн буян хэшиг дэлгэрэх болдог.